Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн урилгаар Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзияев Монгол улсад төрийн альчлал хийхээр 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн ирлээ. Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзияев Киргиз Зиорат Мирзияев болон дагалдын яваа төлөөлөгчдийг буян тухайн олон улсын нисэх онгоцны буудалд Монгол улсын гадаад харилцааны сайд Бат цэцэг, Монгол улсаас Бүгд найрамдах Узбекистан улсад цугаа онц бөгөөд бүрийн эрхтэлчин сайд Батбаатар, Бүгд найрамдах Узбекистан улсаас Монгол улсад хавсран цугаа онц бөгөөд бүрийн эрхтэлчин сайд Арзиев тэргүүтэй албаны төлөөлөгч өгтлээ. Узбекистан улсын ерөнхийлөгчийн төвшөнд анхудаа хийж байгаа энэхүү төрийн альчлалын үеэр талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хориод цэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна. Альчлалын хүрээнд Монгол Узбекистаны бизнес форум, Узбекистанд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын форум, Узбекистаны уран бүтээлчдийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн болон Узбек хоолны өдөртлөгийг зохион байгуулж байна.